Натурмед уламжлалт цэцэрлэгийн засаг нойрны төвийн маань Эрүүл бай подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Итгэлээр баталгаажсан чанар Натурмед. За өнөөдрийн маань зочноор 13 дахь хорооллын салбарын маань сэргийн засгийн эмч Дулмаа хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн битэрийн ярилцах сэдэв маань болохоор өсвөр насныхны харанга. За тэгэхээр юун тухай юм болоод Дулмаа эмчээ. Ягаад энэ сэдэв маань одоо ингэж орж ирж байна. Энэ талаар яриач. За өнөөдөр болохоор нурууны морилт буюу склеозын талаар та бүхэндээ мэдээлэл хүргэхээр ирлээ. Тэгээд энэ маань болохоор дэлхийд дахинд ерөнхийдөө 100 хүүхэд тутам 2 нь бол нурууны морилттай буюу склеозтай гэж онцлогддог. Чимээгүй тахал гэж хэлж болохоор тиймэрхүү одоо нуруу өвчин байгаа. Тийм биш үү. Тэгэл бодогдонгууд ингэж бодогдоод байгаа байхгүй. Нөгөө л дэлгэцээ, утас, таблет, за телевиз үзэх. За тэгээ маш их тохиолдол ярихтаа нөгөө хүнд цүнх гээл тэгээ нэг мөрөндөө цүнхөө үрдэг ч юм уу. Эдгээр асуудлууд бол дээр үед яригддаг гэсэн шүү дээ. Одоо бол яг тэгж яригдтал ахaltaа. Гэтэл хийх шалтгаан нь дэлгэц гэж яригдах бах тий. Тэгэхээр та үүнийг одоо боддоо шинжлэх ухааны одоо нотлоготой ч юм уу шалтгааныг тайлбарлаад өгөөч. За нурууны морилт нь ерөнхийдөө хит хитийн шалтгаантай. За нэгдүгээр болохоор idiopathic sclerosis буюу өсвөр насныхны хувьд түгээмэл тохиолддог. Одоо яг өсөлтийн үед нь тохиолддог ийм шалтгаан тодорхойгүй морилтын эмгэгийг хэлдэг. За мөн удамшлын гаралтай буюу төрөлхийн нурууны морилттай. Яг ургийн үед өсөж хөгжиж байгаа үед бүр тийм багасаа нурууны морилт үүссэн байж болно. За мөн булчин одоо нэг бие махбодын хувьд тэнцвэргүй байдал. За гормоны өөрчлөлтөөс за тэгээд өөр нөгөө удамшлын шалтгаантай өвчин эмгэгүүд. За тэгээд бүтцийн гаралтай нурууны морилт гэсэн морилт өөрчлөлтүүд байдаг. Тэгэхээр ерөөхдөө одоо өсвөр нас маань гэхэр чи яг хэдэн насны одоо хүүхэд залуучуудад энэ маань тохиолдож байгаа гэсэн үг лээ. Ер нь бол дэлхийн судалгаа хувьд авч үзэх юм бол 10-аас 18 насны яг одоо нөгөө өсөлт эрчимтэй явагдаж байгаа хүүхдүүдийн хувьд илүү их нурууны морилт үүсэх хандлага өндөртэй байдаг байгаа. За тэгэхээр ингэ бодогдож байна л да бид нар маань нөгөө хүүхдүүдтэй өсөлтийн витамин өгөөл өндөр болоход нь анхаарал идэв штэ. Би бүр нэг юм тохиолдлыг мэднэ. Өндөр болох витамин өгсөөр байгаад хүүхд маань эрс өсөөд тэнгууд одоо хараа нь өөрчлөлтөнд орсон ч юм уу тий. Бусад эд эрхтний хөгжил нь ингээд асуудал дагуулсан тохиолдлуудыг харчихсан байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотой магадгүй өсөлтийг дэмжсэн мөртлөө одоо кальций ч юм уу дутагдaltaй ч юм уу дээж дутагдaltaй юм. Тэрнээс болоос яс бүтцийн өөрчлөлт гарч ирэх юм гэж бодогдлоо. Яг үүнтэй холбоотойгоор нуруунд бас өөрчлөлт гарч байна уу? Ер нь бол өсөлтийн витаминыг бол дэмжих зорилгоор ууж болно. Тэгвэл яг нөгөө нурууны морилттай одоо нэг онцлогдсон ч онцлогдоогүй ч бай. Тухайн үед одоо морилт ингээд үүссэн байгаа тохиолдолд уух юм бол одоо нэг өсөлтийн даавар маань эрчимтэй явагдаж байгаа тохиолдолд илүү морих магадлал өндөр болоод ирдэг. Тэгээд одоо цаашлаад хүндрэлүүд маань дагаад ингээд төсөөд явах боломжтой. Зүгээр ингээд хэвийн өсөлт бойжолт нь хэвийн байгаа хүүхдүүдэд бол өсөлтийн витамин нэмэлтээр уухад асуудалгүй. Тэгэхээр одоо анхны шинж тэмдэг юу юм болоо? Тэгэхээр өсвөр насных гэхээр магадгүй эцэг эхний л анзаарах тий. Ер нь бол хамгийн ойр дотн байгаа эцэг ах дүү одоо ойр дотн байгаа хүмүүс л ерөөхдөө анзаарч мэддэг. Анхны шинж тэмдэг нь гэх юм бол хүүхдийн биеийн төрөх байдлын хувьд өөрчлөлт ороод эхэлдэг. За жишээлбэл одоо нэг мөрөн нөгөөгөөсөө доошоо чиглэлтэй байх ч юм уу. Ингээд бүхийх одоо нэг хөлөө хүүхдүүд маань ингээд өвдгөө нуулахгүйгээр газар ингээд бүхийдэж штэ. За тонгох үйлдэл хийхэд одоо нэг тал нь ингээд биеэсээ их биеэсээ хөндөрч гардаг ч юм уу. 2 гарын урш нь унжуулах юм уу тий? 2 гарын унжуулна. Тий. Доошоо нөгөө бүхийх үйлдэл хийнгүүд. 2 тал нь нөгөө байх нь тий. 2 тал нь дээр доор тэгээд хажуу тийшээгээ арай илүү морийг ч юм уу. За тэгээд бас нөгөө бүсэлхий нуруу хэсгээрээ хажуу тийшээгаа ингээд их шимт бус байдалтай морилттай байж болно харагдах байдлаасаа. Тэгээд бодогдож байна л да нөгөө хүүгээ жоохон байхад нь ста төгс биеийн галбир гэдэг чинь мөрөнд тэгшхэн ингээ бүх юм порцаатай байдаг штэ. Тэгээ гайхчихсан. Одоо тэгээ харамсалтай нь ингээл бас л дэлгэц үзүүлж байгаа л да. Тэгээд янз бүрийн байдлаар ингээд
өөр болчихъя би бүр гайхаад идэ. Анзаараад идэ, айгаад идэ гэх юм уу та. Тэгэхээр шууд энэ сорилоор ингээд байнга шалгаж ий гэж бодлоо. Тэгээ мэдээж бид нар чи одоо нөгөө жоохон ухраас хүнд цөнх өөрөөлөхгүй байгаа л та. Тэгэхээр магадгүй дэлгэцэн эргэлттэй холбоотой тэгээд үсчих болох юм байна гэж бодогдлоо. Дээрээс нь би бас саяхан нэг өндөр гоо охинтой уулзсан байхгүй юу. Нурууны мөрөлттэй олчиж гинэ гэдэг харахаар бол мөр зур ингээд надад мэдэгдэх юм ерөөсөө анзаарагддаг байхгүй юу. Тэсэн чинь тэр ингээд бүслэгийн хаваараа ингээд одоо өөрчлөлтөнд орсон байна гинэ. Тэнгүүдээ эмчилгээ их юм бол одоо 20 см өндөр болно гэж хэлсэн гэж хэлээ. Тэгэхээр одоо тийм одоо бид нэр ийлэхээр нэг 70 хавцаа ч юм уу нэг мөрөлт ингээд би бодоод исэн байхгүй. Тэгэхээр тийм биш. Тэр чин доогоороо одоо тэр бүслийн аваараа одоо тийм мөрөлт үүсч болоод байна гэсэн үг тий. Аха болно. Ерөнхийдөө морилт маань болохоор баган нурууны хүзүү, сээр, нуруу хэсэгт аль хэсэгт нь ч морилт үүсч болно. Одоо сээр хэсгээрээ морилттэй байлаа гэхэд доод бүслэгийн L1-ээс L5-ын нугалмуудад морилт үүсээгүй байж болно. За эсвэл одоо нөгөө сээр хэсгээрээ зүгээр хэрнээ доогоороо нуруу хэсгээрээ зөвхөн морилттэй хажуу тийшээ хазаасан байдалтай байж болдог. Тийм. Тэр маань хэсгийн одоо морилт үүссэн байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо магадгүй ингээд эцэг нь харснаа за мөрөнж адилхан зүгээр юм уу гэл одоо тий. Иймэрхүү байдлаар ингээд хараад тоохгүй явж яхаар бас багжийн шинжилгээ хийлгэжүүл зүгээр юм шүү тий. Тэгэхээр онцлогоо одоо урьдчилан сэргийлтийг яаж хийх юм болоо? За нэгдүгээр болохоор эмчийн үзлэг буюу клиник үзлэг шаардлагатай. Эмч маань одоо хүүхдээ хараад үнэлээд одоо үзлэг хийгээд төрбийн байдлыг үнэлээд үзлэгээ хийгээд адам тест үе төрөний нөгөө бүхийгөөд хэлбэр одоо биеийн хилэмж тэр юуг нь харж чинь төрх байдлыг харж чинь. За дараагаар нь болохоор одоо юу рентген шинжилгээгээр харж болно. Рентген шинжилгээгээр одоо тухайн хэсэгт морилт үүсээд хэдэн хэмээн морилт үүссэн байна гэдгээр нь одоо хөнгөн дунд хүнд үгээ зэргээр нь ангилждаг. Тэрийг болохоор копи өнцөг буюу копи өнцгөр морилтыг нь хэмжиж олдог. За дараа нь болохоор одоо дэвшилтэт технологи AI онцлогоо орчин үеийн дэвшилтэт технологи AI онцлогоогоор оншилж болно. За AI онцлогоо нь болохоор биеийн төрх биеийн байдал, гүний булчингийн байдал, ерөнхий биеийн тэнцвэр гэсэн юм 3 юмыг зэрэг нэг дор маш хурдан хугацаанд одоо оншилдог учраас айгу үр дүн сайтай. Тийм манай дээр ч нөгөө төв дээр ч гэсэн салбар дээр ч гэсэн онцлогоо байдаг тий. Тэгэл дандаа л харж идэг бас үнэн нэлээд боломжийн санагдсан. Тэгэхээр энүүгээр байн ингээ үзүүлээ шалгуулад ивэл хамгийн архандаа хэр хугацааны дараа үзүүлвэл зүгээрээ. За ерөнхийдөө бол нөгөө нэг эмчилгээ хийж эхэлснээс хойш өдөр болгон дасгал хөдөлгөөн одоо тэр хүүхдийн хөнгөн дунд хүнд зэрэгээс хамаараар шалтгаална. За AI онцлогоо нь болохоор гол давуу тал нь гэвэл нөгөө рентген шиг цацраг туяаны хор нөлөө бол байхгүй. Хідэн ч удаа ямар ч тавтамжтай хийлгэж болдог. За 1 сарын хугацаанд одоо нөгөө дасгал хөдөлгөөнө хийгээд эсвэл дунд зэрэг хүнд зэрэг байх юм бол нөгөө корсеттэй зүгээд дасгал хөдөлгөөнө хийгээд шаардлагатай тохиолдолд чангарсан булчин дээрээ физик эмчилгээнүүдээ за тэгээд нөгөө нэг ингээд эмчилгээнүүдээ явсны дараагаар 1 сараас 2 сар, 3 сар, 6 сар гэд тавтамжтайгаар олон удаа харуулсан ч болдог. Тэгэх юм байна тий. Хор нөлөө бол харьцангуй тийм юу байхгүй, бараг байхгүй. Бараг байхгүй. Тийм төрсөн аргаар авч байгаа учраас
Тэгэхээр одоо жишээ нь эрүүл байлаа гэж үзэх юм бол одоо хизээ үзүүлвэл зүгээр юм бол дахиад тавтаа үзэлгээ. Одоо өрсөлдөн сэргийлэх зорилгоор гэсэн үү? Өрсөлдөн сэргийлэх зорилгоор яг уу 10 наснаас нуруугаа хизээ шалгаад идэм шалгаад байх хэрэгтэй вэ хүүхдүүд маань л гэж асуусан. Өрсөлдөн сэргийлэх зорилгоор ер нь бол жилдээ нэг удаа заавал хүүхдүүдийг одоо эмчэд үзүүлээд хянуулаад яг биеийн төрөх байдал, өсөл боожлтын байдал зөв явж гин үү, яаж гин үү гэдгийг ер нь бол нэг үнэлүүлчихэд зүгээр. За тэгээд хүүхдүүд маань ер нь 10-аас 18 наснд яг сколиоз маань идэвхтэй бүр эрчимтэй хурдцтай явагддаг учраас тэр наснаас нь ахуулаад одоо өршлөн сэргийлэх үзлэг онцлогоонд оруулж байгаа. Тэгэхээр жил алган шалгаад байх хэрэгтэй хань штэ эцэг эхчүүд те. За тэгэхээр одоо магадгүй ингээд өөрснөө ч юм уу за эсвэл онцлуулаад жоохон мөрөлттэй нэгүүд гэрээр эмчилгээд эсвэл одоо ингэж ярьдаг штэ нурууг чинь хамгаалдаг бах эргэн тойронд нь булчин байгаа. Дээрээс нь хөвлийн булчин ингээ хөгжүүлэх юм бол нуруугаа хамгаалцдаг гэлээдэн штэ. Тэнгүүд хүүхдүүд маань магадгүй ингээд жимд явдаг ч юм уу дасгал хийх юм бол болох уу? Эсвэл бас хамаагүй дур мэдэж дасгал хийж болохгүй юм болов уу? Ер нь бол хамаагүй яг өөртөө дур мэдэж дасгал хөтөлбөрийг бол хийгээд нэмэргүй. Нэгэд морилт үүссэн байх юм бол тэрийгэ булам ихсгэх, булам аюултай шинжүүд байдаг. Яг эмчтэй үзүүлээд мэрэгжлийн хөтөлбөрийн засалчийн тусламжтайгаар одоо дасгал хөтөлбөрөө яг зөв заалгуулж аваад байнгын одоо ер нь бол хяналтайгаар эмчилгээнд явал зүгээр. Фитнес болохоор ер нь бол явж болно. Гэхдээ хүнд зэргийн нөгөө нэг жин өргөх янз бүрийн тийм хүнд дасгалуудыг хийхэд бол заавал багшийн болон эмчийн хяналт байх хэрэгтэй. Тэгэхээр магадгүй нөгөө төлбөр мөнгнөөсөө ч болтмоо багш авахгүйгээр өөрснөө жимд явчих юм бол бас эрсдэлтэй хана штэ. Эрсдэл бас байна. Тэгэхээр ерөөхдөө бол ингээд хүндэрч бас болно гэдэг байгаа тийм. Тэр тохиолдолд юу яадаг вэ? Ер нь эмчилгээ нь ямар идэг гэлээ? Эмчилгээ нь бол ерөнхийдөө хөнгөн дунд хүнд гээд одоо нөгөө нэг морицсан байгаа копи өнцгөр хэмтсэн байгаа химээрээ болдог. За 10-аас 20% бол 10 бол ерөнхийдөө хөнгөн зэргийн морилт гэж үзнэ. За 20-аас 30 бол дунд зэрэг. За тэгээд 40-оос 50 бол хүнд зэрэг гэж явдаг. За тэгээ хөнгөн зэргийн үед болохоор ингээд хянаад ажиглалт хийгээд дасгал хийгээд явж байхад бол ерөнхийдөө хим ингээд багаар ажимтаа засагдана. Нурууны морилт маань. За дунд зэрэг дээрээ болохоор дасгал, ажиглалт, тэгээд хөдөлгөөн засалчийн бас давхар хараа хяналт, тэгээд корсет гэж байгаа. Одоо морилтыг үүссэн байгаа тохиолдолд хүүхдийн биеийн тухайн одоо хэлбэр галбар хаашаа морилсан хэсгийг сайн хараад тэгээд өөрт нь таарсан корсетийн зүйлгээд дасгал хөдөлгөөнөө хийгээд шаардлагатай бол физик эмчилгээнүүдээ хавсраад чангарсан байгаа булчин дээр нь одоо физик эмчилгээнээр суллах, цусан гамрыг сайжруулах, одоо өвдөлтийн намдаах эмчилгээнүүдийг хийн. За суларсан байгаа тэр хэсгийн булчин дээр болохоор хөдөлгөөн заслаараа эмчилгээтэй явдаг. За хүнд зэргийн өөрчлөлтөнд болохоор ер нь бол 40-50 хэм буюу заавал мэс засал хийх шаардлагатай гэж үздэг. Тэгээ хайрын хүүхдээ ингээд нурнаас болоод халаанд оруулна гэж бодсон чинь бүр хүмүүс нь санаа зовчлоо гэдэг шиг. Тэгтээ одоо хийх шаардлагатай бол хийх өрчлөлтөнд сэргийлэх байдлаар тийм ерөнхийдөө л тогтмол үзлэгт хамруулад яваад тахад бол тийм нэг айц байхгүй бүрэн эдгэрэх боломжтой нурууны морилт маань. Тэгэхээр түрүү хайлаа нэвтрүүлэх гэнэ подкастнда бэлдээд ярилцж байхдаа ингээ нурууны байгалийн корсет гэдэг нэг гоё юм ярьсан. Тийм. Байгалийн корсет гэдэг маань ерөнхийдөө хүний бие одоо энэ хөвлийн булчин байна штэ. Дээрээсээ өрцнийг доороосоо бага арцаг яроолын булчин, хойноосоо нурууны, урдлаасаа хөвлийн булчин маань ингэж хамгаалж тогтвортой нурууг байлгаж иж байгалийн корсет үүсгэж яддаг гэсэн. Тэгээд морилт буюу сколиоз үүсээд ирэхээрээ энэ маань нөгөө нэг одоо нэг талтаа чангараад нэг талтаа сулраад ирдэг болохоор шимэн алдагдаад байдаг гэсэн үг. Тэгэхээр эрүүл хүмүүс маань энэ байгалийн корсетыг дэмжих хэрэгтэй юм байна тийм. Булчингаа чангалах, хөвлийн таргалттай одоо хөвлийн хэсгийн таргалтыг бууруулах. Тэгэхээр сколиоз гэдэг морилттай яриад байгаа тийм. Энэ маань болохоор өөрөө эдгэрэх боломж хүнд хүмүүс одоо зэрэгсээ шалтгаалах юм тий. За тэгэхээр ерөөхдөө бол эндээс ингээд үцхээр уучлаарай яриаг тасалсан юу зүгээр. Яг өөрөө тасрах, өөрөө эдгэрэх бол боломжгүй. Заавал нөгөө нэг эмчилгээ шаардлагатай байдаг учраас.
За тийм ээ тий. Тэгэхээр ингээ хүнд зэрэг гэдэг байгаа болохоор нэг хүндрэл өгчих юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ямар хүндрэлүүд байдаг вэ? За яг хөнгөн хүнд тэгээд дунд гээд зэргээр нь ангилж байгаа. Хөнгөн хэлбэрийн хувьд болохоор гоо сайхны хувьд жоохон өөрчлөлт орж байна. Ягаад гэвэл нөө мөрөн дээр дор байртай ингээд харахад гой 100% жаахан тиймхэн. За хүнд хэлбэрийн өөрчлөлтийн үед яадаг вэ гэхлээр нуруугаар өвддөг, уушигны багтаамж багасах, зүрх судасны үйл ажиллагаа дарангуйлгадах, за тэгээ биеийн тэнцвэртэй, доктортой байдал алдагдах зэрэг одоо нэг хүндрэлүүд өгч болдог гэсэн. Бүр хит их мөрийгаад ирэхээрээ амьсгалж чадахгүй зүрх одоо нэг дийлсэх тиймэрхүү шинж тэмдгүүд идэрч болно. Тэгээ ингээ ярьсан чи нөгөө манай сэтгэл готролтой ч юм уу сэтгэлээр унжаа хүмүүс маань ингээд өөрөөр ирэхгүй бүтээчдэг байхгүй. Тэнгүүд яг зүрхний завьар илэрдэг. Тэгэл за нуруугаас хан тинээлгээд гээл тинээлгэнгүүд ингээд нэрийгөө хайршлуулдаг штэ. Нэг л тийм тийш юмтай олонгод өвдөлтөнд насах тохиолдол гараад идэг штэ. Тэр энтэй бас холбоотой хан тий байршилтай байж болно. Байршилтай холбоотой байж болно. Байрлаа засаад ирэнгүүт ингээд өвдөлт намддаг тий. Тий. Бас нөгөөдөөгөр хүмүүс нөгөө бөөр өвдөд энэ нуруу өвдөд энэ нөгөө ялгадаггүй штэ. Тэгэхээр энэ бас холбоотой хан тий. Тий, яг нуруу чилж өвдөд байгаа, бөөр өвдөө. Ер нь бол анх эхлээл нуруу өвдөж эхлэхэд хүмүүс бөөр өвдлөө гэж хэлдэг байхгүй юу? Тэнгүүт ингээ шинжилгээ зүгээр цусны шинжилгээ, шийсний шинжилгээ ингээд өрөвсөл юм уг нь хараад яг шинж тэмдгийг ингээд ажиглаад янгангууд нурууны өвдөлттэй хүмүүс маань байгаад идэг. Тэр дундаа нурууны одоо склероз хэсгийн хөшөж чилэх одоо завьар өгдөг хүмүүс маань бөөр өвдлөө гэж тандураад идэг тохиолдол байдаг. Тийм. Тэгээ шинжилгээгээр нөгөө зүгээр ингээд гэдэг тий. Зүгээр яадаг. Хавгнжээ нүхээр хавгнаагүй гэл тий. Тэгсээр нэ бөөр гэд итгэлтэй байгаад байдаг. Тэгэхээр нуруу байдаг ахны шүү дээ. За тэгэхээр ямар одоо дасгалууд хийдэг вэ? Одоо хөдөлгөөн цэцэлжээ маань дасгал болохоор биений ойлгосноор бол дасгалын зааж өгөөд, эрчмийн зааж өгөөд, магадгүй үнцгийн зааж өгчөөд гэртээ хийгэрэй гэж даалгавар өгчөөд тэгээд дараа нь ирээд одоо дасгалынхаа одоо эрчмийг ч юм уу одоо хэлбэрийг альскул тоог нэмдэг ч юм уу тийм зүйл гардаг бах гэж би бодоод байгаа юм тий. Альскул ийм үү эсвэл өдөр алга ирээд имчилгээ хийлгээд явд юм болоо яг ямар учиртай хийх одоо ямар яаж хийвэл зүг байдаг вэ гэж тий. Ер нь бол хөнгөн хүнд дунд зэргээс хамаарал одоо дасгал хийх тэгээд аль тийшээгээ морилттай байна. Яг тухайн хүнийг эмч маань үнэлнэ. Дараа нь хөдөлгөөн цэцэлж маань давхар үнэлдэг. Тэгээ өөрт нь таарсан дасгал хөдөлгөөн буюу одоо бонгосоо чангарсан байгаа болчин суллах, сунгах дасгал. Тэгээд нуруу хамгаалах техникүүд тэгээд одоо морилтыг яг эсрэг чиглэлтэй дасгалууд хийгээд химжээл тэгээд түрүүний копи үнцэглэл копи паст копи үнцгөр химжээд одоо нэг зэргийг тогтоочдөг. Тэгэл нөгөө тэмдэглэл яад идэм билээ шүү дээ тий. Тухайн үед одоо 10 хэмээ морилттай байсан бол одоо дараагийн сарын дараа ирэхэд бол 8 ч юм уу 9 ч бол одоо нөгөө нэг болцсон байдаг. Өргөөс тавцсан юм шиг шууд ингээд дасгал хийгээл шууд тэгшэрчдэг зүйл маань биш. Хугацаа шаардлагатай. Тухайн хүний төвчээр хугацаа тэгээд идэвхтэй байдал гэх олон юмнаас хамаарч эмчилгээний үр дүн гарч өгдөг. Харин тийм хүмүүс жоохон хурдан идэх хүсэлтэй байгаад идэг шүү дээ. Тэр болтол яаж ингэж одоо нойрч гэсэн тэгдэг шүү дээ. Тэр болтол одоо ингэж өөрчлөлтөнд ороход ч хугацаа хэрэгтэй байгаа шүү дээ. Тэнгүүд чинь яг өрөөс авсан юм шиг үсээд идэг. Өөртөө үсээд идэг. Тэгэхээр миний бодлоор ингэж л ч тийм тэр хугацаанаас чинь тий одоо дарааж 2 дахин ч юм хугацаа хэрэгтэй штэ. Тэр жоон төвчээртэй ингээд зөв амьдралын хэв маягаар ч юм өөрчлөлт ингээ явъя гэд өмчлөгэндээ хэрэгэлдэг аахгүй. Тэгэхээр яг үн бүх өвчний адил тий сколиоз нурууны морилтын үед ч гэсэн одоо төвчээр хэрэгтэй ахна. Тогтмол тууштай байдал хэрэгтэй ахна. Яа зөв. Тэгээ яг миний ойлгосноор одоо хөдөлгөөн цэцэлч дээр өдөр алга явж болно, эсвэл гэрийн даалгавар авч явж болно. Тухайн үед яг эмчилгээнд орж байгаа тохиолдолд одоо хөдөлгөөн цэцэлчийн хараа хяналтанд дор яг заасан дасгал хөдөлгөөнийг хийчээд гэртээ очиод бас нөгөө зүгээр суугаад авахгүйгээр байнга ингээд тэр дасгал хөдөлгөөнийг өдөртөө нэг 2-оос 3 удаагийн 5 дамжтай тэгээд доор хаяж одоо хөдөлгөөн цэцэлчийн хяналтанд 5-аас 7 хоног ч юм уу зэргээс хамаараад илүү урт хугацаанд ч юм уу. Тийм ээ. Би бүр бодоод тахгүй нөгөө манай хүмүүс чинь 7 хоногт нэг ирдэг байхгүй. Тэнгүүд нь хөдөлгөөн цэцэлчид 7 хоног орчоод 7 хоног гэж бодсон чи ер нь тэхгүй. Харин өдөр алганд гэхдээ гэртээ хийх ёстой юм биш үү? Өдөрт нэг л удаа дасгал хийхгүй юм байна. Ярьж одоо нөгөө нэг
хөдөлгөөн засалчтайгаа хамт хийгээд гэртээ ч очиж хийгээл. Тийм байна. Энийг өстой ойлгох хэрэгтэй санагдчихлаа тий. Тэгэхгүй нэг удаа очицсан тий өнөөдөр ч ингээ боллоо гээл тий хэвтээд ажиллахгүй нь шүү дээ. Гэхдээ яг нөгөө тасан цогцоогүй байгаа биеийг ингээд нөгөө нэг шин тасгал хөдөлгөөнөөр ингээд зохицуулах аюу хэцүү. Тийм учраас тууштай байдал тухайн үений хичээл зүтгэл бас хүсэл эрмэлзэл бас маш чухал байдаг. Тэгэхээр ямар ч гэсэн одоо хоёлаа өсвөр насныхаа хүүхдүүдийн тухай ярьж байгаа юм өндөр болохыг маш их хүсдэг шүү дээ. Тэгэхээр амжилтгээсний дараа бол мэдээж өндөр болно тий. Тийм. Бага нуруу ясны бүтц маань ингээд аажимдаа засагдаж явагдаж байгаа учраас 1-2 ч юм уу 2-3 ч юм уу одоо бас морилтын зэрэгээс хамаараад бас өндөр болох боломжтой. Тэгээд нурууны морилтыг засна гэдэг чинь өөрөө маш том одоо амьдралын чанарт нөлөөлөх зүйл болоод ирж байгаа байхгүй. Тэр яхаа хүүхдүүд маань нөгөө чанар ч юм уу ийм зүйлээр хараалаад байна. Тэгэхээр өндөр олон гэсэн зорилго тавьчаад эмчилгээнд нь тууштай явах юм бол тэд нар чи өөрснөө ч гүйж ирэл тасалтай гэдэг юм байна гэж бодлоо. Хүүхдүүд айгүй итгэвтэй. Тэгээд аав ээжигээ уриалаад за одоо эмнэлэг рүүгээ явъя, тасглаа хий гэдэг тий. Хүүхдүүд айгүй байдаг. За тэгэхээр ийм хөрхөн улсуудыг одоо эрүүл байлгах цаахад анхаарцгаая. Тэгээ хүүхдүүд маань одоо жишээ нь 18 таа ч юм уу залуучууд маань фитнест явж болох уу? Одоо эмчилгээнийхээ хажуугаар. Эмчилгээнийхээ хажуугаар уу? Альскул дараа нь. Одоо өмнө нь болно гэж аах уу? Өөрснөө л дуур мэдэж болохгүй. Өөртөө дуур мэдэж болохгүй. Яг нөгөө нэг эрсдлүүд бас байгаа. Тэгээд ер нь хүндийн зэрэгээс хамаарат. Хөнгөн зэргийн нурууны морилттай бол тэгээд одоо эмчээсээ зөвлөгөө аваад хөдөлгөөн засалчаасаа зөвлөгөө аваад явж болно. Багштай. Тийм заавал хяналттай байгаад явж болно. Тэгэхээр одоо заавал мэс засал хийхгүйгээр хөнгөн дунд үйд нь барьж аваад тэгээд өөрснөөс гэртэлрүүлэх нь маш чухал байна. Тэгээд ерөөхдөө бол одоо 100 хүүхэд тутмын хоёрт нь гэж юм. Дээрээс нь бид нэр одоо завгүйгээс болоод хүүхдүүдэд үнэхээр уц өгөөд алдчихад байна тий. Тэгэхээр ерөнхийдөө заавал 10 гэхгүйгээр би ч бараг ингээ хүүхдэд байнга шалгаж хийж бодоод байна л да. Тэгэхээр бүгдээрээ хүүхдүүдийн хатлаа арга хэмжээ авцгаая, онцлуулцгаая, онцлогоо хийлгэцгээе. За тэгээд одоо хөнгөн дээр нь одоо асуудлыг шийдцгээе гэж уриалмаар санагдчихлаа. Тэгэхээр одоо мэс засал заавал хийх шаардлагатгүйгээр тэгээд хүндрүүлэхгүйгээр эртхэн шиг арга хэмжээ авцгаая гэж хэлмээр санагдлаа. За тэгэхээр одоо хоёлаа подкастаас ингээд чухал гоё мэдээлэл өчлөө шүү дээ. Тэгэхээр хэлээг үйлцэн ч юм уу одоо эцэг эхчүүдэд одоо мэдээсэй гэсэн зүйл байвал эмчээ хуваалцаач. За. Ерөнхийдөө нурууны морилт сколиоз маань өвдөлт ерөөсөө өгдөггүйгээр юм. Ер нь бол өвдөлт өгж байгаа нь өөртөө хүүхдтэй болон насан турш хүмүүстэй мэдэгддэг. Яг хөө бүр ингээ их морилттай байгаад байвал зүрх дэлсэх одоо бүрэн амьсгаа авч чадахгүй байх цайварууд байдаг. Тийм учраас эрт илрүүлэхдээ эрт ороод, эрт онцлуулаад эмчлүүлэх юм бол бүрэн идэрдэг эмгэг шүү гэж хэлмээр байна. Тэгээд ер нь амьдралын хэмээгээ засаад одоо хид хідэн зөвлөмжүүд ерөнхийдөө бол байдаг. Одоо нэг гар утсаа харааныхаа төвшөнд оролцох ч юм уу тий. Одоо ингэж доошоо харж их оролцдог шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг төрөх биеийн байдалд хүзүү бүхтийг нуруу одоо нөгөө нэг дэлих, мөр урагшлах тиймэрхүү шинж тэмдгүүд байдаг учраас амьдралын хэмээгээ давхар засаад өөрчлөөд. Тэгэхээр одоо уцаа альсгол дэлгэцээ яг нөгөө бид нар ажил ихээр компьютераа ингээд харааны төвшөнд байлга гэдэг шиг тийм зааварчилгаа өгч чинь тий. Би бол одоо уцаа бити байр гээл загнаад тань гэж бодлоо шүү дээ. Ер нь бол бити байр гэд барихгүй байх гэж бол байхгүй. Тийм учраас ер нь яаж зөв оролдох вэ тий? Одоо тасралтгүй оролдох ингээд завсарлага авах уу? Таниулж мэдүүлэх эрсдлийн хүүхдүүдтэй хэлэх хэрэгтэй юм байна шүү дээ. Тийм, таниулж мэдүүлнэ. Тэгээ бас эрсдлүүдийг бас давхар хилээд өчвөл хүүхдүүд маань аягүй сайн ойлгохтой шүү дээ. Гэхдээ аашил загнаж биш тий. Зөвхөнүүд нь, нуруунууд нь заа тий гоё галбиртай биш болгоно шүү дээ тий. Гой зон хувьд бас харагдах байдлын хувьд ч бас тийм болчтой. Тэгээ нурууныхаа одоо хамгийн сайн өндрөөрөө байх боломжтой хэрэг ирүүлэх юм бол тий. Нэрэл одоо доошо тонгонгууд чинь толгой чинь өөрөө хүнд учраас бид нэр өөрснөө урагшаа ангич гэдэг байгаа юм чи дэлгэц харж байгаа хүмүүсд маань бүр нөлөөлөх нь шүү дээ тий. Яг нөгөө нэг ясна ингээ бүрэн бэхжээгүй яг өсөлтийн үе дээрээ даавар маань ингээ хурдцтай байгаа үе дээрээ нурууны морилт үүсэх эрсдэл өндөртэй. Тэгээд дээрэс нь буруу ингээд тасгал хөдөлгөөнийг өөрөө хийх юм бол бас үүсэх эрсдэлтэй байдаг учраас заавал мэрэгжлийн эмчт хандаж урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө онцлогоо хийх бол
Маш чухал юм байна. Үнэхээр их баярлалаа. Тэгээд үнэхээр бидний ирээдүй болсон өөр хүүхдүүдэд маань санаа тавиад ийм гоё мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээд сонсогч танд ч гэсэн хэрэгтэй мэдээлэл хийсэн байх гэж итгэж байна. Тэгээд итгэлээр баталгаажсан чанар натур мэд эрүүл бай подкасттай хамт байсан танд баярлалаа. Тэгээд цаашдаа асуулт сонирхсан зүйл одоо сонсох хүсэж байгаа зүйл байвал комент хэсэгт одоо бичээрэй. Бид нэр уншаад тэгээд айлуулах тэр чиглэл рүү одоо эмч нартаа санал тавьж одоо тэр сэдвийн дагуу ярьдаг байгаа. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлцгээрэй. Баярлалаа. За баярлалаа.